Монгол элч консалтинг нөхөрлийн гишүүн өмгөөлөгч Мегмар Сүрэнгүй. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За ямар ч байсан энэ өнөөдрийн чөлөөтэй зарчих хэрэгтэй сэдвийн хүрээнд бол одоо яг энэ хууль зүйн тусалцааны хүрээнд ямар зөвчлүүд гарч байсан бэ гэдэг талаар товчхон мэдээллийг бол хэлье. За тэгэхээр Монгол улсын хувьд бол 2020 оны 2 сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд бол бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд жил гаруй хугацаа бол өнгөрч байна. За энэ хугацаанд бол өндөржүүлсэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бол 2-оос 3 удаа шилжсэн. За ялангуяа 2020 оны 11 сард, за дараа нь 21 оны 2 сар, 4 сар гэдэг ингээд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих энэ хугацаанд бол өмгөөлөгч нар үйл ажиллагаагаа хууль зүйн тусалцаагаа яаж үзүүлж ирсэн бэ? Энэ дээр ямар зөрчлүүд гарч ирсэн бэ гэдгийг товчхон хэлье. Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд бол яг энэ улсын онцгой комиссоос Монгол улсын засгийн газраас авж байгаа энэ арга хэмжээний хүрээнд бол зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны хүрээндийн тусгай чиглэлийн байгууллагуудын үйл ажиллагаа бол хамаарч байсан. Гэхдээ бол тодорхой тооны хязгаартаагаар үйл ажиллагаагаа бол явуулна шүү гэдэг ийм байдлаар үйл ажиллагаанд бол хатуу хөл хорионд хамаарахгүй энэ үйл ажиллагаанд бол хамрагдчихсэн. За энд бол шүүх прокурор ийм байгууллага бол үйл ажиллагаа нь бол явагдчихсэн. За энд мэдээж өмгөөлөгч нар бол шүүх прокурорын байгууллагын энэ үйл ажиллагаанд бас үйл ажиллагаа нь бол чөлөөтэй хязгаарлагдахгүй байх ёстой гэдэг ийм байр суурь бол байсан. Гэхдээ харамсалтай нь бол 2020 оны 11 сард авсан эхний хатуу хөл хорионы үед бол өмгөөлөгч нарын хувьд бол яг үйл ажиллагаа явуулах хэсэг нь тодорхойгүй. Шүүх хуралдаанд за мөн хэрэг өртгөх мөрдөн байцах энэ ажиллагаанд оролцох зэрэг энэ нөхцөл байдлууд маш тодорхойгүй юм нөхцөл байдал байсан. За энэ дээр бол Монголын өмгөөлөгчтэй холбооноос холбогдох байгууллагууд руу албан бичгүүдийг хургуулсны үндсэн дээр бол за өмгөөлөгч нар бол тэр QR код гэж энэ кодоор бол хөдөлгөөнд бол оролцох боломжтой байхаар ингэж зохицуулсан. За гисэн хэдий боловч хөдөлгөөнд өмгөөлөгч нар оролцох явцад бол цагдаагийн албан хаагчтай маргалдах, за үл ойлголцох зэрэг ийм хүндрэлтэй нөхцөл байдлууд бол бас үүсч байсан гэдгийг бол хэлье. Ерөн зүгээр өмгөөлөгч нарын хувьд бол шүүхийн энэ хэрэг ханан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэрэг ханан шийдвэрлэх ажиллагааг хэлэхлээр зэрэг энэ чинь дотроо нөгөө эрүүгийн хэрэг ханан шийдвэрлэх ажиллагаа байна. Иргэний хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа байна. За мөн захиргааны хэрэг маргаан хянан шийдвэрлэх энэ ажиллагаанууд байдаг. За энд бол өмгөөлөгч бол хэргийн гол бас оролцогч болж заавал оролцдог. Тэгэхээр өмгөөлөгч нар маань нөгөө хөдөлгөөнд чөлөөтэй оролцох боломжгүй болоод ирэхлээр зэрэг нөгөө шүүх хуралдаанд биечлээ оролцох юм боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. За ингээд шүүхээс бол өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулах зэрэг ийм нөхцөл байдал үүсээд ирсэн. Ингэснээрээ үйлчлүүлэгчийн эрх ашиг хөндөгдөх тийм ээ ийм нөхцөл байдлууд бол бас үүсэж байсан. Энэ нь бол энэ хатуу хөл хорионы үед бол өмгөөллийн байгууллагын үйл ажиллагааны өмгөөлөгч нарын тэр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг бас хязгаарлаж ирсэнтэй бас холбоотой юм зөрчлүүд бол байсан юм байна гэж ингэж үзэж байгаа. За хоёрдугаарт ямар зөрчил гарч ирсэн бэ гэхээр зэрэг ялангуяа 21 оны 2 сар болон 4 сарын үед бол хатуу хөл хорой тогтоохдоо өмгөөлөгч нар бол өмгөөллийн байгууллага үйл ажиллагаа явуулахдаа цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулнаа гэж ингэж зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны жагсаалтанд бол орсон. За тэгэхээр цахимаар өмгөөлөгч нар шүүх хуралдаанд орохлоор зэрэг ямар хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж ийн гэхээр зэрэг зарим шүүхийн хувьд бол уулын цахимаар орно гэдэг бол зайнаас буюу байгаль газраас шүүх хуралдаанд оролцох ийм боломжийг л олгож ийн гэж ингэж ойлгож байгаа. Гэтэл бол зарим шүүхүүд бол заавал тухайн шүүхийн байранд ирээд тийм ээ тэгээд тэр дотроос шүүх хуралдаанд цахим хэлбэрээр оролцох ийм шаардлага тавьж исэн. Тэгэхээр нөгөө чөлөөтэй зарчих энэ эрх маань өмгөөлөгч нар маань хөдөлгөөнд оролцох зарим ийм боломжууд нь өөрөө хязгаарлагдмал. Жишээ нь тэр QR код гэдэг энэ кодын хувьд бол тодорхой тооны хязгаарлалт тавьчихж байгаа. Тэгэхээр зарим өмгөөлөгч нарын хувьд бол нөгөө хөдөлгөөнд оролцох QR код аваад оролцох юм боломжгүй юм нөхцөл байдлууд үүсчихэж байгаа учраас шүүхийн тавьж байгаа нөгөө тухайн шүүх дээр ирээд
цахимаар та энэ шүүх хуралдаанд оролцсон шүү гэдэг энэ боломж маань өөрөө ийм боломжгүй нөхцөл байдал үүсчихэж байгаа. Тэгэхээр энэ дээр бас хоёр дахь зөрчил нь одоо гарч байгаа гэж ингэж үзэх юм боломж одоо байна гэж ингэж одоо өмгөөлөгчийн хувьд бол үзэж байгаа. За гуравт ямар асуудал гарч байгаа вэ гэхээр одоо өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ очиж уулзах, ялангуяа одоо цагдаа хорих байранд байгаа тийм ээ энэ одоо үйлчлүүлэгчтэйгээ очиж уулзахад мөн одоо тэнд маань одоо нөгөө ийм уулзах боломжгүй юм нөхцөл байдал үүсэж байгаагаараа бас одоо зорчих эрх маань одоо бас хязгаарлагдаж нөгөө талаараа тэнд үйлчлүүлэгчийн эрх ашиг бас аврах зөрчигдөх ийм нөхцөл байдал бол үүсэж ирсэн юм аа. За энэ нь бас нэг зөрчил одоо энэ ялангуяа хатуу хөл хорионы үед одоо авч хэрэгжүүлжсэн арга хэмжээний хүрээнд бас нэг иргэдийн нөгөө хууль зүйн тусалцаа авах эрхийг хязгаарлаж байгаа нэг ийм зөрчил бол байсан гэж ингэж одоо өмгөөлөгчийн хувьд бол үзэж байгаа. За дөрөвдүгээрт нь одоо альва энэ одоо жишээ нь одоо нийслэлийн хэмжээнд одоо үйл ажиллагаа явуулж байгаа дүүргүүдийн дэрэгдэх одоо цагдаагийн хилцүүд байна тийм ээ. Энэ хилцүүд дээр одоо хэрэг өртгөх мөрдөн байцаах ажиллагаанд бас өмгөөлөгч одоо заавал одоо өмгөөлөгч оролцох юм шаардлага гардаг. За нөгөө талдаа бас хуулиар одоо заавал өмгөөлөгч байлцуулж ээж одоо тайлбар мэдүүлэг авдаг ийм одоо цөөхөн бас тохиолдлууд байдаг л да. Энд бас өмгөөлөгч оролцох ийм шаардлага гардаг. Тэгэхээр нөгөө тодорхой тооны хувьд QR код болгочихлоор зэрэг зарим өмгөөлөгчийн хувьд бол одоо хэрэг өртгөх болон мөрдөн байцаах энэ ажиллагаанд бас оролцох юм боломжгүй юм нөхцөл байдал үүссэн. За энэ нь эргээд одоо бас хүний эрх зөрчигдөх ийм нөхцөл байдлыг бол үүсгэжсэн гэж ингэж үзэж байгаа. За дараагийн дугаарт нь яг хөө зарим өмгөөлөгч нарын хувьд бол одоо орон нутагт бас одоо шүүх хуралд оролцох ийм одоо хэрэгцээ шаардлагууд бол гардаг. Тэгээ ялангуяа одоо энэ нөгөө түрүүний өмнөх илтгэгчийн маань одоо тэр судалгааны дүнд дурддагдаад байгаа ялангуяа одоо орон нутг руу өмгөөлөгч нар маань шүүх хуралдаанд бас яаж оролцох юм бэ гэдэг энэ асуудал дээр бас зөрчих эрх нь бас одоо хязгаарлагдаж байсан гэдэг ийм одоо ойлголт байгаа. Ялангуяа одоо жишээ нь би бол одоо бас энэ үед бол одоо ялангуяа хатуу хөл хорионы үед бол орон нутагт бас зарим нэг шүүх хуралдаанууд байсан. Тэгээ одоо улсын онцгой комиссаас тавьж байгаа шаардлага нь бол за ямар ч байсан одоо зөвшөөрөл аваад гараад одоо шүүх хуралдаанд очиж орж болно. Гэхдээ тухайн одоо орон нутагтаа очиод дахиад одоо 14 хоног тусгаарлагдах ийм одоо шаардлага тавьж ирсэн. Энэ нөхцөл байдлууд нь эргээд одоо нөгөө өмгөөлөгч маань мэргэжлийн үйл ажиллагаа явуулах энэ боломж болцоо маань өөрөө жоохон хязгаарлагдмал хүрээнд болж тэгээд цаашдаа үйлчлүүлэгчийн маань их ашиг хөндөгдөх ийм нөхцөл байдлыг бол үүсгэж байсан юм аа гэдгийг бол одоо хэлье. За яг зүгээр энэ COVID-19 цар тахал одоо хэр хугацаанд үргэлжлэхийг бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол сүүлийн одоо өдрүүдэд бол халдварын тоо нийслэл болон орон нутагт бас буурч байх шиг байна. За Монгол Улсын засгийн газраас бас аль болохоор одоо энэ хатуу хөл хорой буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихгүй байх ийм бодлогыг барьж байгаа юм байна. За энэ одоо өндөржүүлсэн бэлэн байдлын үед бол бид одоо өмгөөлөгч нар үйл ажиллагаа явуулахад бол ямар нэгэн одоо саад гэдэг юм уу зорчих эрхийн хувьд бол нэг тийм хязгаарлалт одоогор бол сүүлийн үед бол гарахгүй байна. Ерөн зүгээр хатуу хөл хорой дахиад хатуу хөл хорой тогтоосон үед бол ялангуяа одоо энэ шүүх тийм ээ шүүхийн байгууллага одоо шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцох за цаашлаа түрүүний тэр дурдаад байгаа хэрэг үртгэлт мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцох за одоо цагдаа хоригдож байгаа тийм ээ урдчлан цагдаа хоригдож байгаа энэ ажиллагаанд одоо өмгөөлөгч одоо үйлчлүүлэгчтэйгээ очиж уулзах за ялангуяа цагдаа хориг тасан сэргийлэх арга хэмжээг одоо заавал энэ чинь нөгөө танхимаар хийгддэг байлцуулж хийгддэг за энэ цагдаа хориг тасан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах шүүх хуралдаан зэрэг ийм шүүх хуралдаануудад бол одоо өмгөөлөгч бас заавал оролцох ийм хэрэгцээ шаардлагууд бол гардаг учраас хэрвээ одоо хатуу хөл хорой дахиад тогтоох ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ дээр бас одоо анхаарч ялангуяа өмгөөлөгч нар бол энэ тусгай чиг үүргийн хүрээнд одоо багтаж үйл ажиллагаа явуулж байгаа учраас чөлөөтэй одоо орон нийслэлийн болон орон нутгийн хөдөлгөөнд оролцох энэ боломж бололцоог нь бас хангах хэрэгтэй юм болов уу гэсэн ийм одоо байр суурийг илэрхийлэхээр байна.